Ярилцах цаг эхэлж байна. Өнөөдрийн дугаард Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэрэгчлэн Цагдаагийн хошууч Эрдэнэсүх оролцож байна. Таны өнөөдрийн амрыг хэлээ. За сайн ч гэсэн амрыг. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед юу яг ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгвөл. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гаргасан төлөвлөгөө Монгол улсад гэмт хэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албанаас гаргасан төлөвлөгөөг удирдлага болгон төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгж иргэдийн оролцоотойгоор тодорхой ажлуудыг үе шатаа зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээний аяны хүрээнд энэ ажлын хүрээнд бид бүхэн хүүхэд төрсэн зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр бас 2021 онд үйлдэгдсэн зам тээврийн ослын тодорхой мэдээллүүдийг бас иргэдэд хүргэснээр хэвлэл мэдээллийн байгууллагаас заригцэг MN сайт маань бол одоо энэ хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан. За энэ хүү аян маань бол 5 хором хүлээг анхаарыг талархыг хийсэн урайтаар энэ хүү аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулж байгаа. За энэ маань бол 1 сар өнгөрөөд одоо нэлээ тодорхой ажлуудыг хийгээд явж байна. За энэ хүрээнд бол иргэд олон нийтлүүд чиглэсэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, за эцэг их асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, за мөн төрийн болон төрийн бус байгууллагууд одоо ямар төвшөнд юун дээр анхаарах вэ гэдэг чиглэлээр бол энэ контент бэлтгэж, за мөн иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх шторкийг бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж ажиллаж байна. За бид бүхний дараагийн ажил гэх юм бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага юун дээр анхаарах уу, цаашид ямар бодлогын чиглэлээр ажиллах уу, хувийн хөвшил болон иргэд одоо ямар уриатгаар энэ хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх вэ гэдэг ийм хэлцүүлгийг бол одоо Монголын үндэсний телевизтэй хамтран эх 7 хоногийн нийт өдөр одоо зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэ хэлцүүлэгт бол мэдээж энэ аянд нэгдэж оролцсон зам тээврийн хөгжлийн яам, албан журмын даатгачдын холбоо, за мөн дэмжих хувийн хвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож энэ нэг сэдвээр бол хэлцүүлгийг явуулнаа. Тэгэхээр энэ хэлцүүлэгт бас мөн иргэд бас идэвхтэй оролцоорой гэдгийг бас урьж байна. За хүүхэд төрсэн зам тээврийн ослыг өнгөрсөн оныхон нөхцөл байдлаар авч үзэх юм бол өнгөрсөн онд бол зам тээврийн ослоор 51 хүүхэд одоо харамсалтайгаар амнасаа алдаж 438 хүүхэд одоо хүнд болон хүндэтгэл гэмтэл бэртэл авч одоо хөгжлийн бэрхшээлд туусан ийм тоо үзүүлэлт байгаа. За энэ тоо үзүүлэлт маань бол одоо яг энэ 51 хүүхэд нас орж байгаа энэ тоо маань бол одоо өмнөх жилүүдэд бол хүн л одоо ингээд 50 45 61 гэсэн иймэрхүү яг тоонд хэлбэлцэж өгдөг. Энэ осол хэргийг бууруулах, энэ нас оролтыг одоо багасгах чиглэлээр цагдаагийн байгууллагууд тодорхой төрлийн ажлуудыг хийж авч хөгжүүлж байгаа хэдий ч энэ ажил маань банк цагдаагийн байгууллага одоо явуулснаар тодорхой үр дүнд бас харах хэрэггүй бол энэ хүүхэд амнаас алдах үүсэж байгаа. Иймд одоо энэ бас төрийн бусад байгууллагууд мөн хувийн хвшлийн мөн аж ахуйн нэгж иргэд маань энэ одоо хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд бас хамтан оролцсноор бид нэр бас тодорхой үр түвшинд хүрэх ийм үзүүлэлт байна. Эцэг их асран хамгаалагчид хүүхдүүдтэй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэдэг ч гэсэн за яг зам тээврийн ослд өртсөн тохиолдолд хаана хинт хандах талаар ер нь төдийлөн бас хэлдэггүй юм шиг. Энэ талаар бас та мэдээлэл өгөхгүй юу? Дийлэнх хувь нь бол одоо 7-оос 14 насны хүүхдүүд маань одоо энэ зам тээврийн ослд одоо явган зорчигч буюу зорчигч тээврийн эсэл зорчигч хэлбэр оролцох үедээ зам тээврийн ослд өсөж байгаа дийлэнх хувийг эзэлж байгаа. За энэ 7-оос 14 нас гэдэг нь одоо яг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд одоо ганцаараа оролцуулахгүй гэдэг энэ зүйл заалтыг зөрчсөн үндснээр одоо энэ хүүхдүүд маань эзэн бийгүй замын хөдөлгөөнд оролцож одоо тэг ганцаараа оролцож явах үедээ энэ зам тээврийн осод өсдөг байгаа. Энэ нь бас нэг гол шалтгаан болоод байгаа. Иймд одоо эцэг их асран хамгаалагч багш сургууль хүмүүжүүлэгч маань одоо 10 хүртэлх насны хүүхдийг
ганцхан биш одоо эцэг ихтэй хамгаалагчтай одоо энэ замын хөдөлгөөнд оролцуулахад одоо анхаарах шаардлагатай болчиход байгаа. Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдолд ер нь нийслэл төрөлхөө бүртгэгдэж байна уу? Эсвэл хөдөө орон нутгийн замд л төрөлхөө бүртгэгдэж байна уу? 2021 оны байдлаар авч үзэх юм бол одоо нийслэлд бол одоо явган зорчигч хэлбэр бол нийлэгдгүй их хүүхэд зам тээврийн осолд өртсөн мэдээлэл гарч байгаа. За мөн бас орон нутагт бол одоо жил болгон одоо өндөр үзүүлэлтээр гардаг. Орон нутгийн замд одоо хүүхэд тээврийн эсрэг зорчих үедээ осолд өртөж байна. За мөн хөдөө орон нутагт тээврийн эсрэг хөдлөх одоо тээврийн эсрэг хөдлөх үед одоо хүүхэд бас өртөж байна. Энэ маань юу гэхээр одоо жолооч тээврийн эсрэг хөдөлгөөн эхлэх үедээ зам орчны байдлыг биеэр үзээгүйгээс болж одоо хүүхэд маань одоо хашаанда хот айлын гадаа ийм тоглож явах үед нь одоо тээврийн эсрэг хөдөлж одоо хүүхдийг одоо мөрөх ийм эрсдэлтэй асуудлууд бас энэ 2021 онд бол 16 бүртгэгдсэн. За энэний улмаас бол бас 13 хүүхэд бас сайнаас алдсан юм харамсалтай бас гэмтэрэг бас бүртгэгдсэн. Эцэг эхчүүд бага насны хүүхдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мөн өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар бас зөвлөгөө өгнө үү? За цагдаагийн байгууллагаас энэ сэрэмжлүүлэг зөвлөмжийг бол тогтмол явуулж байгаа. Энийг бол одоо эцэг эхчүүд маань одоо бас анхаардгүй хэвээр нэг иймэрхүү үзэгдлүүд бол байна. Тэгэхээр энэ нь бол одоо яалчгүй одоо бид нэр өнөхөр анхаарахгүй бол одоо энэ жил болгон 51 хүүхэд нь насаа алж ин 400 гаруй хүүхэд гэмтэж үрч чинь өнөөдөр нэг өдөр таны хүүхэд бас одоо энэ нэг тоонд бас орох уу? Иймд одоо эцэг эхчүүд маань өөрснөө энэ хүүхдэд тавих анхаарлаа таны хүүхэд хаана явж байна энэ дээр анхаармаар мөн бас энэ өсвөр насны хүүхдүүд маань өөрснөө бас одоо энэ замын хөдөлгөөний дүрмийн энэ сургалтын програмд оролцсон байгаа. Энийг бас өөрснөө судалж бас энд танилцах хэрэгтэй байна. За одоо уран дулааны цаг гэсэнтэй холбогдуулаад өсвөр насны хүүхдүүд маань нөгөө цахилгаан мотоцикл одоо мопед энэ скутерээр их маш их одоо гудам замд одоо нийслэлд одоо гудам замд хөдөлгөөнд оролцож байна. Зөв буруу бас урсгалаар явж байна. За мөн явган зорчигчийн замаар маш их хурдтай явж явган зорчигчийг мөргөж байна. За мөн зорчих хэсгийн замын зорчих хэсэг орж одоо тээврийн эрсдэлтэй мөргөл ийм асуудлууд маш их бүрдэж чинь цагдаагийн байгууллага энэ зөрчлүүд маань бүртгэж байгаа тул эцэг эхчүүд бас энэ хүүхдэд бас энэ тоглоом одоо энэ цахилгаан мотоциклийг одоо унах одоо талбай орчныг бас зааж өгч энэ хөдөлгөөнд оролцох нь бол одоо насны байдалтай энэ замын хөдөлгөөний дүрм заасан энэ дүрмийн дагуу энэ ажлуудыг зохион байгуулж одоо хүүхдээ өөрснөө анхаарал халамжийг тавьж гэдгийг одоо тавина гэдгийг одоо энэ зөвлөж хэлмээр байна. Манай өнөөдрийн дугаард цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хушууч Эрдэнэсөх оролцлоо.